Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Монголын өрөнгийн бирж болон Capital Markets Mongolia компани хамтран зохион байгуулж буй 2025 оны 4-р улирлын хувьцаат компаниудын earnings call эхлэх бэлэн болоод байна. За, энэ удаагийн дугаарт болонгод Голланд банк хувьцаат компани болон Голланд банк хувьцаат компани гүйцэтгэх захирал Отонбаатар оролцож байна. За, earnings call маань болохоор ерөнхийдөө Голланд банкны Facebook хуудасаар шууд амжуулан хүрж байгаа. За, мэргэжлийн шинжээчд болон оролцогчд маань болонгууд сүүмээр оролцсон Отонбаатар захирлаас ерөнхийдөө компани үйл ажиллагаатай холбоотой болон цаашдын танилцуулгатай холбоотой асуултуудыг асуух боломжтой байгаа. За, тэгэхээр лайваар оролцож байгаа оролцогчд маань болонгууд бас нээлттэй асуух асуулт боломжтой байгаа шүү. За, энэхүү earnings call маань болонгууд давхар бас англи хэл дээр шууд хүрж байгаа. За, тэгэхээр оролцогчд маань болонгууд хэрвээ англи хэлээр танилцуулах сонсохоор болвол interpretation хэсэгтэр English гэдэг зэсийг сонгоо. Англиар бас давхар сонсох боломжтой байгаа шүү. За, тэгээд танилцуулгын дараа болон танилцуулгын үеэр холбоотой асуулт хариултын хэсэгтэр үлдээгээрэй гэж хүсэх байна. За, тэгээд 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулна гэж Отонбаатар захирлыг урьж байна. Отгоо захирлаа та мик ч мэт. За. За, сайн байцгаана уу? Сонсогч байна уу? Сонсогч. За. За, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд слайдыг шеэрлж чад танилцуулга эхлэе гэж бодож байна. За. Голланд банк хувьцаат компани 2024 оны 25 оны 4-р улирлын үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг та бүхэнд товчхон танилцуулаад тэгээд бас аналистууд оролцож байгаа хүмүүстээр асуулт байгаа гэж бодож байна. Тэгээд асуултанд хариулах маягаар явъя гэж бодож байна. За, 2025 он бол одоо ерөнхий дүр зургаараа бол бас тийм муу биш, сайн биш, одоо дундаж он болж өнгөрлөө. За, нүрсний экспорт бол та бүхэн 89 сая тонн хүрснийг мэдж байгаа байх. За, эхний хагас жил бол нэлийн нүрсний экспорт саарч үнийгээ дагаад бас валютын орох урсгал, за ханшийн дарамт зэрэг дарамтууд ирсэн. За, үүссэн бол 2-р хагаст бол одоо байдал сайжирч нэлийн боломжийн болж ирсэн байгаа даа. Тэгээ гадаад худалдааны тэнцлийн 5.9 бичсэн байна. Оны эцэс байдлаар 4 орчим тэрбум доллартай гарсан. За, энэ дээр бас нэг гол онцлог зүйл нь бол нүсний экспорт. Одоо удаага шахуу энэ нүрсний экспортын орлогыг давж гарсан байгаа. За, инфляцийн хувьд бол нэлээд өндөр явж ирсэн. За, үнийгээ дагаад манай зохицуулагч байгууллага Монгол банкны зүгээс бол 2024 оны сүүлээс эхлүүлээд нэлээд мөнгөний хатуу бодлого барьж эхэлсэн байгаа. Тэгээ үүний үр дүнгээр бас инфляц буурах хандлага бол оны төгсгөлөөр харагдсан байгаа. За, 3-р улирлын байдлаар бол энэ эдийн засгийн өсөлтийг бол 5.9% гэж танилцуулсан. За, одоо оны эцсийн хүлээлт бол нэг 5 гаруй хувьтай гарах болов уу гэж бодож байна. За, үүнд бол уул уурхайн салбар бол одоо 1-ээс бага 0.5-аас ч бага одоо нөлөөлөлтөй гарч байгаа болов. За, хөдөө аж ахуйн салбар бол өнгөрсөн жилүүдээс эргэж байгаатай холбоотой энэ эдийн засгийн өсөлтөнд бол томоохон contribution буюу нөлөөлөл үзүүлсэн байгаа. За, тэгээ би түрүү дурдсан Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого явуулж байгаатай холбоотой одоо заавал байлгах нөөцийг төгрөг валютаар өсгөж, за 2024 оны 12 сараас эхлээд өсгсөн байгаа. Тэгээд хамгийн сүүлийн мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр одоо төгрөг 14 дээр төгрөг 19 дээр валют 14 дээр очсон байгаа дээ. За, мөнгөний бодлогын хөв бол энэ онд бас өсөөд өнөөдрийн байдлаар 12%-тай хэрэгжиж байна. За, энэ нь бол ялангуяа одоо энэ банкны салбарын хувьд бол нэлээд шууд нөлөөлдөг гол үзүүлэлтүүд. За, тэгээд 2026 он бол ерөнхийдөө бид нар хацсангуу бас доктортой жил болчих болов уу гэж харж байгаа. За, яагаад тэгэхээр одоо нүрсний үн доктортой байх болов уу гэж хамгаалж байна. За, цэсийн үн бол нэлээд өндөр байгаа. Цэсийн экспорт бажимлын чанар одоо оюутлогоо эрдэнэт
зэрэгээс шалтгаалаад нүсний зэсийн үн өндөр байгаатай холбоотой нэлээд дайггүй явж болов уу гэж бодож байна. Залтны үн бол нэлээд өндөр байгаа. За 95 сая тонн нүсний экспорт бол гарчих боломжтой. За үн дээр тийм бүр доош орсон савлгаа гарахгүй болов уу гэж бодож байна. Тэгээд бидний зүгээс бас 2026 оныг бол нэг 4-5% өсөлт бол байгаа болов уу гэж харж байна. За ингээ 26 оныг эхлээд ярьж байгаа нь инфляцийн хэсэг яригддаг. Тэгээд ханш инфляц хоёр бол за инфляцийг бол нэг 8-9% дээр ханш бол одоо валютын нөөцөө бодсонч and the exchange rate according to the reserves and the commodity price, we're expecting the rates to be stable. So this is how the economy is looking like. Now I'm going to present the highlight of the bank in the fourth quarter. За Олонх банк нь энэ Японы хөрөнгөний зах зээл дээр хувийн хвшлээс анх удаага юм самурай бондыг маш амжилттайгаар гаргалаа. За энэ Японы одоо томоохон SMBC гэдэг банкны одоо баталгаатай SMBC we had SMBC Nikko as a book runner, and we have successfully issued this bond at the market. 30 big investors, Japanese investors, have participated, and our demand was very high. And based on our management of the yield, we have issued 100 million of USD equivalent of JPY successfully. За тэгээд бид нар Европын сэргээн босгол төвчлийн банкаас бас 20 сая $20 худалдааны санхүүжилт болон одоо зээлийн гэрээ байгуулсан байгаа. Энийг бид нар залуу бизнес эрхлэгчдийг дэмжих болон одоо эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд бол зарцуулна гэж бодож байгаа. За ер нь голомт банк нь энэ онд бол нэг 380 орчим сая $300 одоо улсаас Монгол улсад оруулж ирсэн байгаа тань. За онцолж дурдвал энэ Люксембургийн хөрөнгөний биржид бүртгэлтэй одоо нийгмийн болон ногоон бондыг нэг сард гаргасан. За IFC гэж ярьдаг олон улсын санхүүгийн корпорацаас бас 160 сая $100 бас амжилттай татаж ирсэн. За үүний бол дийлэнх хэсэг нь бол дийлэнх буюу одоо 80 орчим хувь нь ногоон, цэнхэр, усны хангамж болон одоо эмэгтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зарцуулагдана. За мөн хөгжлийн сангууд гэж нөлөөллийн сангууд гэж ярьдаг. Тэндээс бас нэг 60 гаруй сая $100 татаж ирсэн байгаад байна. За ингээд яг энэгээр юу хэлэх гээд байна гэхээр Голомт банкны одоо гаднаас татж байгаа санхүүжилтүүд бол энэ олон их сурвалж их суугуудаар бол амжилттайгаар одоо Монгол улстай олон сая $100-ыг оруулж ирж байна гэдгийг онцолж хэлмээр байгаа тийм. За дараагийн онцлог харах хэмжээ бол ер нь одоо Голомт банк харилцагчтай одоо бизнесийн болоод одоо өнөөдрийн нөхцөлд за ирээдүйд юу болох талаар олон төрлийн одоо мэдээллүүд хүргэж зөвлөх үйлчлэгээр үзүүлж явдаг. За энэ арга хэмжээний одоо хоёр томоохон арга хэмжээ нь бол энэ дөрөвдүгээр улиралд бол маш амжилттай зохион байгуулагдсан байна. За энэ нь бол жижиг дунд бизнес эрхлэгчид зориулсан энэ бизнес конференц гэж арга хэмжээг зугаадах жилдээ амжилттай зохион байгуулсан. За энэ дээр юу яригддаг гэхээр энэ бүх байгууллагууд одоо бизнес планаа төлөвлөж байгаа, эрсдлээ бодож байгаа. Ер нь 2026 онд яах вүлээ, их вүлээ гэдгээ бодож төлөвлөж байгаа энэ үед бол мэдээллүүдийг өгөх, зөвлөх, зорилготой юм арга хэмжээ бол маш амжилттай зохион байгуулагдсан. За мөн одоо санхүүгийн менежерүүдэд том одоо корпорат байгууллагуудын санхүүгийн менежерүүд гүйцэтгэх удирдлага зориулсан бас энэ чиглэлийн арга хэмжээг бол 7 дахь удаа бол маш амжилттай зохион байгуулсан байгаа байна. За бас нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа нь одоо Голомт банк хувьцаат компани болсноос хойш энэ хөрөнгө оруулагчид руугаа чиглэсэн арга хэмжээ. За мөн одоо олон улсад нээлттэй Сингапурын хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй Америк нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгөний биржийн шалгуурыг давсан одоо public bond гэж яригддаг. Энэ бондыг одоо өнөөдрийн байдлаар гаргаж хөрөнгө оруулагчид одоо эзэмшүүлсэн ганц банкны хувьд бол энэ гадаад улс руу чиглэсэн, гадаад хөрөнгө оруулагч руугаа чиглэсэн энэ хөрөнгө оруулагчтай харилцах үйл ажиллагааг бол маш идэвхтэй зохион байгуулж ажиллаж байгаа. За ингээд гадна талтай бол энэ одоо энэ Earnings Call-ыг зохион байгуулж байгаа CMM компанитай хамтраад бол нэлээдгүй олон ажлыг маш амжилттай зохион байгуулж одоо Монгол улс олон банк санхүүгийн сектор амжилттай сурталчилж таниулж чадсан байгаа. За дотооддоо бол тайланлууд за мөн одоо жижиг хувьцаа эзэмшигчд
дээр анхаарсан энэ одоо Монгол улс бүртгэлтэй одоо Монгол улсын жижиг хувьцаа эзэмшигчдийг бүрдүүлсэн энэ группүүд рүү бол улиралд туморж earnings call-оор хийж үйл ажиллагаагаа танилцуулж явсан байгаа. За мөн бас нэг онцлогтой юмыг хэлэхэд бол бид нар өнгөрсөн жилээс эхлээд энэ investor relation-ы календар буюу энэ хөрөнгө оруулагчид хизээ ямар суугуудаар яаж хандахын, ногдол ашигын шийдвэрийг хизээ зарлахын, тайлангаа хизээ тавихын гэдэг календарыг ингээд жилийн өмнө олон нийтэд тавьдаг болсон байгаа. За энэ дээр бол одоо 2 сарын 5-нд энэ хүү earnings call-ыг хийнэ гэдгийг одоо бид нар 12 сард гаргаад тавьчихдаг. Жилийн турш үргэлжлэх энэ хөрөнгө оруулагч руу зориулсан календарыг мөн 4 жилээс одоо Монгол улсад анх удаага нэвтрүүлээд ажиллаж байна. За мөн хөрөнгө оруулагчид нарт зориулсан гүйцэтгэх захирлын захиа гэж явуулдаг. Энийг өнгөрсөн жил явуулсан байгаа. Энэ жил бас бид нар 2026 онд хаашаа юу руу чиглэж байгаа юм бэ гэдгийг хөрөнгө оруулагчид хүрэхээр одоо гүйцэтгэх захирал би одоо энэ захиагаа бэлдээд, тайлангаа бэлдээд байж байна. За мөн одоо топ удирдлагын багийн 2026, 27, 28 онд харж байгаа стратеги чиглэл юу юм бэ гэдгийг нийтлсэн энэ гүйцэтгэх удирдлагын хилцүүлэг захиа гэж байдаг. За энийг өнгөрсөн жил бол нийт хөрөнгө оруулагчид хувьцаа эзэмшигчдэрийг явуулж байсан. За энэ жил бас ингээд гаргах гээд бэлдээд ажиллаж байна. Тэгээд Монгол улсад байгаа болон гадаад улсад байгаа хөрөнгө оруулагч руугаа маш амжилттайгаар бидэд харилцаж ажиллаж байгаа. За үүний үр дүн нь манай бондын эрэлтүүд болон одоо бусад зүйлсээр бол үр дүнгууд мал хэдийн ажиглагтаар гараад эхэлсэн явж байна. За бид нар жилийн өмнө Apple Pay Wallet-ыг нэвтрүүлж ирсэн бол за Android утас эзэмшигчтэй, Android үйлдвэрлэлийн системтэй device хэрэглэж байгаа хүмүүстэй зориулж Google Pay-г бас анх удаага Монголд анх удаага амжилттайгаар нэвтрүүлсэн байгаа. За мөн энийг бас нэг онцлж ярмаар байгаа. Манай Social Pay Wallet-оор одоо манай харилцагчид бүгд найрамдах хятад ард улсад гүйлгээ хийх боломжтой болсон байгаа. Одоо WeChat-ийн QR бол одоо хятад улс дээр хаасаагүй байдаг. Энэ QR-ыг ашиглаад та бүхэн маань Social Pay идэвхжтэйг хятад улсаар хятад улсад хэрэглэж төлбөр тооцоогоо найдвартай аюулгүй хийх боломжтой. За энэ дээр ямар нэгэн шимтгэлгүй байгаа. Энийг та бүхэн маань манай харилцагчид бас онцолж анхаараарай гэдэг утгаараа та бүхэнд хэлж байгаа шүү. Ямар нэгэн шимтгэлгүйгээр Social Pay Wallet-ороо ашиглаад за ялангуяа энэ Union Pay карттай холбочхоор ямар нэгэн бас ханшийн эрсдэлд орохгүйгээр шимтгэл төлөхгүйгээр бүгд найрамд хятад улсад төлбөр тооцоогоо хийгээд явах боломжтой болсон байгаа тань. За мөн Голомт банк нь одоо сүүлийн 2 жил гаруй энэ виртуал банкны модель гэж модельийг дунд хугацааны одоо зорилт болгоод маш амжилттай хэрэгжүүлж энэтэй чиглэс олон арга хэмжээ хийгдээд яг дундаа явж байна. За үүний нэг эхний ажил болгоод энэ харилцагчд үйлчлэх одоо киоскийг салбаруудаа байршуулж эхэлсэн байгаа. За энэхүү киоскоор та бүхэн байна одоо бизнесийн дийлэл бусад бүхий л одоо санхүүгийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа. За энийг 2026, 2027 онд улам байжуулаад, сайжруулад хэрэглэгчтэй одоо 5 тухтай, 8 тухтай болгох чиглэлд ажиллаж байгаа. Тэгээд 2026 оны сүүлээр за мөн 2027 оны дунд гэхэд бүрэн хэрэгжиж дуусах болов гэж харж байна. За Голомт банк бид нар ер нь энэ хүүхдүүдэд зориулсан, за гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан цогц зэм концепцийг нэвтрүүлж ажилладаг. За та бүхэн маань мэдж байгаа Social Pay Junior гэдэг маш амжилттай одоо wallet байгаа. За мөн одоо Color Card гэдэг хүүхдүүдэд чиглэсэн картууд байдаг. За маш олон loyalty cashback-уудтай. За өдөр болгоноор одоо өөр мерчентүүдэд ийм cashback нь орж идэг ийм карт байдаг. За энэний дараагийн ажил болгоод бид нар энэ одоо skateboard-ын хэлбэртэй wearable card гэж нэрлэдэг ийм картыг бол хүүхэд багчуудтай бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ хуугаараа тоглодог, скейтбордоор тоглодог бүхэл бүтэн маш том community байдгийн байлаа. Тэгээ энэ дээр бол хүүхдүүдэд маш их таалагдаж маш амжилттай явж байгаа болохоор нэг онцолж хэлье гэж бодсон. За ер нь одоо та бүхэн одоо өөрсдийнхөө social pay картаар аппликейшнаар ороод хүүхдтэй данс нээх, за өөрийнхөө кредит картаас салаалуулж дид карт байдлаар хүүхдтэй карт нээх энэ боломжуудыг бол манай смарт банк болон social pay банк аппликейшнуд бол боломжийг олгоцсон байгаа бас та бүхэн ашиглаарай гэж хүсмээр байна.
За сүүлийн хэсэгт нь бол манай нийгмийн хариуцлагын төслүүд байгаа даа. Тэгээд бидний чиглэлтэй дүүрэг болон одоо энэ эко компанитай хамтраад энэ 300 айлын янданг арай шинэлэг одоо байдлаар буюу энэ агаараас одоо халуун дулааныг авч халаахын технологиг 300 айлд тавьж одоо 300 айлын янданг бууруулсан. За би одоо яагаад энийг ярьж байна гэхээр ингээд бид нар 11-12 сараас эхэлж тавиад өнөөдрийн байдлаар 300 айлд тавьсан маш амжилттай өвлийг давцсан явж байна. Тэгээд энэ бол маш амжилттай ажил болсон болохоор онцлж хэлмээр байна. За мөн одоо өв соёлын голомт гэж манай голомт банкын том төслийг бол сүүлийн 4 жил хэрэгжүүлж байгаа дээ. За археологийн экспедицийг дэмжих, археологийн олдруудыг олдоход дэмжих зорилготой нэг томоохон хэсэг явдаг. За мөн одоо морин чуулга, мөн төмөн их чуулгыг дэмжиж Монгол улсынхаа өв соёл үнд цэцүүлийг авч үлдэх, дэмжих, сайжруулах гэсэн төсөл бол маш амжилттай хэрэгжээд явж байна. За мөн одоо бид нар Asia Academy-тай хамтраад энэ аслагдмал 10 жилийн сургуулиудын багш нар болон сурагчдыг авчирч байна. AI-ийг хэрхэн ашиглахын, яаж үр дүнтэй ашиглахын чиглэлээр бол ийм сургалтыг амжилттай зохион байгуулсан байгаа даа. За мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр бас Голомт банк нь ариулах одоо дэмжиж ажиллахыг хичээж ажилладаг. За тэгээд энэ чиглэлийн ажиллагааг маань үнэлж бидэрт бол энэ итгэлийн од шагналыг энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмжтэй итгэл төрийн бас байгууллагаас олгосон байгаа. Энийг бас онцолж хэлмээр байгаа даа. За мөн одоо Голомт банк нь оны онцлог хүүхдийн арга хэмжээнд бас маш амжилттайгаар хамтарч ажилласан байна. За ингээд Голомт банк бол нэг дэлхийн топ 3 одоо үнэлгээний байгууллагаас үнэлгээ авч явдаг. За улсын рейтинг сайжирсантай холбоотой. За мөн Голомт банкны санхүүгийн үзүүлэлтүүдэд суурь болгоод одоо S&P байгууллага бол манай төлбөрийг нэмэгдүүлж B+ positive болгосон байгаа даа. За Moody's бас B2-оос бол B1 stable болгож одоо үнэлгээг өөрчилсөн байгаа даа. За мөн одоо дэлхийд алдартай Great Place to Work гэж байгууллага байдаг. Энэ байгууллага одоо манай 2800 гаруй ажилтнаас хараат бусаар судалгаа, уулзалт авч одоо дүгнэлт гаргадаг. За энэ дүгнэлтээр бол бид 4 жил дараалан очлоход хамгийн таатай газар байна гэдэг ийм батламжийг авч чадсан байгаа даа. Тэгээ Голомт банкны одоо нийт үнэлгээ бол 91% гарсан. За Азид бол 90% байдаг юм байна. За Монголд улсын энэ одоо үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын дундаж бол 82% байдаг. За мөн одоо дэлхийд алдартай Евромоны сэтгүүлээс одоо Голомт банкыг 2025 оны шилдэг одоо SME банкаар шалгуулсан байгаа даа. За мөн одоо доктортой санхүүжилтийн холбооноос Голомт банкыг шилдэг тос банкаар өргөмжилж шалгарсан байгаа даа. Тэгээд энэ 2026 онд бол Голомт банк нь тос холбооны одоо Манлай банкаар ажиллахаар болсон багт болох таатай байна. За ингээд түрүү ярьсан одоо манай одоо Сингапурын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй public bond-ны маань одоо эрэлт маш өндөр байгаа даа. За 12 сарын 30-наар бол манай өгөөж бол 8.1% хүрсэн. За өгөөж 8.1% буурна гэдэг маань эрэлт өндөр үн өсөж байна гэсэн. За үн бол одоо 103.7 дээр 12 сарын 31-нээр хаагдсан байгаа даа. За өнөөдрийн байдлаар бол өгөөж нь 7.2 руу очсон. 104 үн бол 104 гаруй болцсон гэсэн явж байна. За энэ нь өөрөө одоо Голомт банкнд одоо гадаадын хөрөнгө оруулагч нар ямар байдлаар ямар хэмжээд итгэж байгаа итгэлийн үзүүлэлт болж байгаа гэж бодож байна. За Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа хавцааны ханш бол одоо оны эцэст бол 1332-тэй хаагдсан байгаа даа. За бид нар хавцаа түрүүний ярьсан investor relation жижиг хугацаа эзэмшигчтэй transparent байх, мэдээлэл хүргэх байдалтай бол үйл ажиллагаагаа бол 2026 онд бол илүү идэвхжүүлж, илүү оновчтой болгож ажиллана гэж бодож байна. За санхүүгийн үр дүн рүү орчъя гэж бодож байна. За 12 сарын 31-ний байдлаар манай нийт хөрөнгө бол 19 их найдад хүрсэн байгаа даа. За зээлийн хэмжээ 11% өсөж 8.2 их найдад хүрсэн байна. За мөн татан төлөвлөсөн хөрөнгийн хэмжээ 23% өсөж одоо 17 их найдад хүрсэн
амжилттайгаар номны эцэс хаагдсан байгаа байна. За зээл ийм бүтцийг задлаад үзвэл за бид нар бол Голомт банк бол 2025 онд хэрэглээний зээл дээр илүү одоо консерватив буюу болгоомжтой ажиллаж ирсэн. За хэрэглээний зээлийг болгохдоо за ялангуяа энэ харилцагчдаа энэ өрийн дарамтанд оруулахгүйг хичээж яг одоо төлбөр орлогын харьцаа зохистой хэмжээнд хүрч байгаа хэрэглэгчтэй хэрэглээний зээлийг олохыг зорж ажилласан байгаа. Тэгээ үүний үр дүнд бол хэрэглээний зээл бол 3.3 орчим хувиар буурж гарсан байгаа. Бид нэг тэлэлт хий гэж энэ тал дээр бодоогүй. Ягаад тэгэхээр одоо инфляц өндөр, за мөн одоо эдийн засгийн одоо идэвхжил муудсантай холбоотой хэрэглээний зээлүүд дээр бол зээл муудах үзэгдэл нь банк санхүүгийн систем ажиглагдаж ирсэнтэй холбоотой тэр энэ онд бол энэ нэлээд болгоомжтой аппроч, болгоомжтой аргачлалаар ажиллаж эхэлсэн. За тэгээд хэрэглээний зээл бол 3 орчим хувиар буурсан. Эсвэргээр бид нар одоо бизнесүүдэд дэмжээ, бизнесийн зээлүүдэд төлхөө болгоё гэдэг ийм зорилтыг барьж ажилласан. За үүний үед бол бизнесийн зээл бол өмнөх оны үеэс бол 3 хувиар өссөн байгаатай. За ингээд задлаад арах юм бол ялангуяа жижиг дунд бизнес руу олгож байгаа зээлийн хэмжээ бол одоо 2.2 их найдад түвж өссөн байгаа байна. За орон сууцны зээл бол 12% өсөлттэй бас гарсан байгаа. За ингээд та бүхэн манай зээлийн багцын задаргааг харахад бол маш одоо жигд энэ орон сууц хэрэглээ, SME гэж ярддаг corporate зах зээл энэ дөрвөн сегменттэй бол маш жигд гарсан байгааг та бүхэн харж байгаа хаа. За зохистой харьцааны үзүүлэлтүүд бол мэдээж бүгд одоо зохицуулагч байгууллагаас тогтоосон шалгууруудыг хангаж байна. За өөрийн хөрөнгийн өрөлжийн 15.3%-тай, төлбөр дүрэн гүйцэтгэх чадвар 37%-тай. За чанаргүй зээлийн сангийн хүрэлцээ бол 102%-тай бид нар сан байгуулсан явж байгаа. За ингээд одоо чанаргүй зээлийн харьцаа бол 2.5% хүрсэн. Буюу одоо маш сайн үзүүлэлттэй гарч чадсан байгаа даа. За 2024 он бол Голомт банкны хувьд бол нэлээд тэлэлтийн жил болсон. Бид нар сегмент бүрдмэл маш амжилттайгаар тэлж чадсан. За 2025 онд бол бид нар илүү энэ чанаргүй зээлийн удирдлага, муу активын удирдлагаа бас нэлээд үргэлжлүүлэн анхаарч ажилласны үр дүн бол маш амжилттай гарч энэ тоон дээр тоогоор илэрхийлэгдэж байна. 2.5% бол өдрийн банкны сектор өнөөгийн нөхцөлтэй харьцуулахад бол маш сайн үр дүнтэй гарсан гэж байна. За ингээд цэвэр ашигын хэмжээ бол 345 тэрбумд хүрсэн. За өөрийн хөрөнгө бол 1.5 их найдад хүрсэн байгаа даа. За мэдээж одоо хэрэглээний зээл дээр бид нар нэлээд татсан бодлого явуулсан болохоор зээлийн тал дээр бол нэлээд бас боломжтой ажилласан болохоор бол зээлийн хүүгийн орлого бол нэлээд өнгөрсөн жилдээ 2024-тэй харьцуулахад жоох бага гарсан байгаа даа. За мөн банкны секторт бол энэ их усүрийн өртөг нэлээд өссөн. За өнгөний хатуу бодлого явуулж байгаатай холбоотой бодлогын хүү одоо 12%-тай холбоотой биднээс их усүр өссөн байгаа даа. За мөн заавал байлгах нөөцийн хэмжээ өснө гэдэг бол бид нар орлого олж явах хэвээр мөнгөө бол ингээ Монгол банкн дээр байршуулдаг. Тэр утгаараа бас зардал нэмэгддэг. За мөн ер нь банк санхүүгийн секторт их усүрийн төлөх өсөлтөө маш өргөн байгаа. Болохоор бид нар их усүрийн зардал өссөн байгаа даа. Тэгэхээр үүнээс шалтгаалж бол өнгөрсөн жилтэй харьцуулахад ашигын хэмжээ бууралттай гарсан байна. За товчхондоо бол ийм байгаад байна амхаа. Тэгээд асуултуудаа аваад явах уу? За тэгээ баярлалаа. Танилцуулга тавьсан Одонбаатар захиралтай баярлалаа. За тэгээд оролцогчд маань олонгууд за Zoom-ийн Q&A хэсгээр олонгууд нэлээд асуулт асуух боломжтой. За мөн Голомт банкны лайв үзэж байгаа оролцогчд маань бас саяны танилцуулсан танилцуулгатай холбоотой. За Голомт банкны цаашдын үйл ажиллагаатай холбоотой асуулт байх юм бол асуултаа үлдэх боломжтой шүү. Бид бас лайваас харж агаад хэрвээ асуултууд байх юм бол зарим асуултыг авах боломжтой байгаа. За тэгээд шинжээчдээс олонгууд асуултууд ирсэн байна. Тэгэхээр ээлжлээд асууя гэж бодож байна. За тэгээд эхнийх нь олонгууд яг та танилцуулгахдаа ерөнхийдөө дурдчихлаа. Одоо эх жилийн ерөнхийдөө эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдэг дээр бас хариулчлаа. Тэгэхээр би яг арай жоохон дэлгэрүүлээд асууя гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо юу гэдэг нь дараа жилийн хувьд
тий одоо дараа жилийн хувьд гэдэг нь одоо 2026 оны хувьд эдийн засгийн төлөвийн хувьд за харьцангуй тогтвортой байна гэж харж байгаа. Тэгвэл ерөнхийдөө одоо дээшээ одоо юу гэдэг нь тий эдийн засгийн төлөвөөс одоо давж биелүүлэх за эсрэгээрээ ингээд доошоо байх гол эрсдлүүд нь юу байх вэ? За тэгээд ер нь 26 оны турш ер нь Монгол банк таны тий голлон банкны хувьд ер нь хатуу бодлогоо хадгална гэж бодож байна уу? За тэгээ ер нь энэ хэрэглээний зээлийн хязгаарлалт хийж байгаа нь одоо тий ер нь эдийн засагт ямар нөлөө авчирна гэж бодож байна. Яг өмнөх яг энэний өмнөх Ernest Gold-оор болонгууд бас банкны зэвд чав захирал ярьж байхад болон эргүүлээд бас юу гэдэг хитрхи тий ийм одоо юу гэдэг хязгаарласан бодлого нь эргүүлээд бизнесүүдэд болон тий хэрэглээг ингээд бас багасгах боломжтой. Тий эргүүлээд бас яг төлөвлөжсөнөөрөө эдийн засаг сөрөг өргөнөлөө авчрах магадaltaй гэж хэлсэн. Тэгэхээр энэ тал дээр ер нь таны бодол бас цаашдын ер нь алсын хараг ямар байгаа вэ? Хэрэглээний зээл болон ер нь яг эдийн засаг руу нийлүүлж байгаа мөнгөний хэмжээ бол одоо 2000 ялангуяа ковидын дараагаас бол маш уртастай өссөн. Тэр ч утгаараа ингээд ханш болон инфляц дээр дарамт болж байгаатай холбоотой. Энэ Монгол банкнд одоо өөр сонголт байхгүй гэж мөнгөний хатуу бодлого хөгжүүлэхээс аргагүй байгаад байгаа. За мөн одоо түрүүний хэлсэн давхар зээлтэй иргэдэд ихсэнтэй холбоотой энэ халил талдаа одоо банкуд болон банк бүсүүд за Монгол банк болон санхүүгийн зохицуулахаараа аль талтай хэрэглээний зээлийг хязгаарлах одоо алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа. Тэгээд за мэдээж одоо хэрэглээний зээл хэмжээтэй ард иргэдээр байгаа мөнгөний хэмжээ буурвал ямар нэгэн байдлаар одоо жижиг дунд бизнесүүдэд тулчлан илүү их нөлөөлөх болов уу гэж бодож байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар одоо валютын нөгөө инфляцийн түвшин юм байна. За нэлээд эдийн засаг халттай байгаа тохиолдолд бол ялцчгүй одоо мөнгөний бодлого хатуурах явахаас аргагүй гэж бодож байна. За яг 26 онд бол түрүү дэлгэрүүлээд гэдэг дээр яг манай эдийн засагч өөрөө эдгээр зүйлээс маш их хамаардаг. Тэр нь мэдээж уул уурхайн түүхийд байгаа. Тэгээд яг 2026 онд бол нэг 95 орчим сая долларыг би одоо буруу санааг бол $70 дээр төсвөлдсөн байгаа улсын төсөв. Тэгээд өнөөдрийн байдлаар бол нэг 65 орчим доллар байна үрсний үн. Тэгэхээр харьцангуй одоо нэг юм бодиттой төсвөлдсөн болохоор за одоо ингээд энэ жил нэг 80 сарны 6-7 сая тонны гаргацсан, эх жил 95 сая тонны гаргана гэд төсвөлдсөн болохоор харьцангуй явчих болов уу гэж бодож байна. За мөн зэс болон алтны үн өндөр байгаа. Түрүүний бид дурдсан одоо ойдлогоо болон одоо манай Эрдэнэ тулсын үйлдвэрийн гарц гайгуугатай холбоотой энэ тал дээр бол гайгүй болов уу гэж бодож байна. За мэдээж одоо инфляц дээр одоо энэ тэтгэвэр цалингийн нэмэгдэл болон одоо бусад нөлөөд дээр аваад инфляцийн одоо мэдээж дарамт байх бах. Тэгэхээр одоо оны эхний хагаст бол бодлогын хөө буурах магадлал бага болов уу гэж одоо харж байгаа. За ойлголоо. Үргэлжлүүлээд яг удаа сая давхар зээлжилттэй холбоотой асуулт бас дурдлаа. Тэгээд танилцуулах дээр бас дурдж ирсэн. Тэгэхээр яг ер нь банкны сектор за ялангуяа ингээд банк босууд тий зээлийн чанар муудаж байна гэж байгаа. Тэгээд за голлон банкны хувьд болгоод NPL ер нь бол бас нэлээд бууруул чадсан байна тий онцлогтой. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ? За тэгээд ер нь цаашдын яг 26 онд тий зээлийн төлөв дээр одоо яг ямар байх хүлээлттэй байна. За саний танилцуулгаас харахад болонгууд за хэрэглээний зээлээс бусад сегментүүд дээр ерөнхийдөө нэлийн хүсэлт гаргасан байна. Тэгэхээр голлон банкны хувьд ерөнхийдөө бас яг 26 оны хувьд болон ер нь дунд хугацаанд за хэрэглээний зээлийн хомж байгаа тохиолдол ер нь хаанаас одоо тий ямар сегментээс илүү одоо өсөлт гарах ч юм уу тий одоо байгаа төвшнөө ер нь хадгална гэж харж байгаа вэ? Бид хэрэглээний зээлийг өмнө гэсээ илүү зохистой байдлаар олгоё гэдэг чиглэл баримталж байгаа. За яг энэ 2024 оны 7-8 сараас эхлээд бид нар ер нь 2025 онд эдийн засгийн удаашрал явах нэ гэдэг байдлаар бол илүү консерватив эрсдлийн удирдлагын менежмент хэрэгжүүлж эхэлсэн. За тэрний үр дүн бол гарч байгаа. За 2026 онд бол мэдээж бид нар хэлийн зээл бүр ингээ багасгаад явчихгүй. Түрүүний ярьдаг зохистой байдлаар төлбөр болгон харьцаа хангагдаж байгаа
харилцагчтай олгоод тэлэлтэд үргэлжлүүлээд явна. За гэхдээ гол одоо бидний бизнесийн тэлэлт бол илүү бизнесийн том болон жижиг дунд одоо сегмент рүүгээ бизнесээ дэмжсэн чиглэл рүү нэлээд явна гэж харж байна. За мөн одоо нэг дөрөвний ярьсан доктортой ногоон зээлийг одоо багцыг нэмэгдүүлэхэд бол нэлээд анхаарч ажиллана гэж бодож байна. За ойлголоо. Тэгээд нэмэлт түрүүнд нэг асуулт орхичиж. За тэгэхээр голлон банкны хувьд тэгэхээр яг энэ давхар зээжилтэй холбоотой асуудал дээр ерөнхийдөө ямар нэмэлт ерөнхийдөө арга хэмжээ тэг эрсдэл дээр нь ер нь одоо шалгуурууд тавьж ер нь хардаг вэ? Тэрэн дээр та бас яг өмнөх асуулттай холбоотойгоор бас хариулт өгдөг бол. Тэгээ яг банкны салбар бол бид нар нөгөө зээлийн мэдээллийн сангаар бол баталгаажуулж зээлээ олгож явдаг. За ер нь энэ оноос эхлээд банкуд бол одоо зээл олгосон даруйдаа зээлийн мэдээллийн сан руу одоо мэдээлэлээ дамжуулах юм технологийн шийдлүүдийг хийгээд эхэлж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар зээл олгохдоо энэ давхар зээлтэй байна уугүй юу гэдгийг одоо мэдэх боломжтой болсон гэсэн үг. Зүгээр яг бусад банк болон банк санхүүгийн байгууллагууд бол тухай бүрд нь одоо зээлийн мэдээллийн сан руу мэдээлэл илгээгүйгээс болоод нэг юм давхар зээлийн одоо боломжууд бол гараад байгаа. Тэгээд тэр утгаараа бид нар одоо хэрэглээний зээлийн багц дээрээ илүү анхаарч илүү эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд харьцангуй одоо манай зохицуулагч байгууллагуудын чиглэлээр анхаарч эхэлж байгаатай холбоотой одоо бүх санхүүгийн зах зээлд оролцогч бүхэл байгууллагуудын мэдээллээ цаг тухайд нь илгээдэг болчвол энэ зүйл гарахгүй гэж бодож байна. За ер нь тэгээ яг онцлог хэлэхэд энэ одоо банкуд бид нар бол ингээ харилцагчтай зөв өрийн дарамтанд оруулахгүйгээр зээлээ олгоё л гэдэг бодлоготой явдаг. Тэгээ энэ хүрээндээ л ажиллаж байгаа. Тэгэл ажиллана гэж бодож байна да. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор за одоо 2025 оны жилийн эцсийн яг энэ санхүүгийн гүйцэтгэлийг менежментийн багийн хувьд ер нь юу ч дүгнэж байгаа вэ? Тэгээд таад жилийнхэн тавьсан, за бизнес төлөвлөгөөгөө тавьсан одоо зорилтуудаа төвшнүүдийг хүрч чадсан уу? Тэгээ ер нь 26 оны үед бас яг earnings target-ууд нь буюу одоо энэ санхүүгийн гүйцэтгэлийн зорилтууд нь ямар байгаа вэ? Энэ талаар та хариулт өгөөч. Тэгээ бидэд нэлээд наривчилж төлөвлөсөн тэгээд эдийн засгийн нөхцөл байдал, цаг үеийн нөхцөл байдалд шалтгаалууд бас төлөвлөгөөнүүдэд тухай бүрд нь өөрчлөх, зорилтуудаа тухай бүрд нь өөрчлөх шаардлага гардаг тий. Тэгээ яг ингээд томороо дүгнээд үзэхэд бол бид нар маш амжилттайгаар бол өөрийнхөө зорилтуудыг биелүүлж ажилласан байгаа. Дан ганц одоо санхүүгийн зорилтуудаас гадна одоо бусад зорилтууд одоо 2024 оноос эхлээд одоо Голланд банк, одоо Монгол улсаа банк санхүүгийн секторыг олон улс төлөөлөх чиглэлд бол нэлээд ажиллагаа хийгдэж зорилтууд тавьж ажилладаг. Тэгээ энэ зорилтуудаа ч гэсэн бид нар маш амжилттай хангаж ажилласан гэж бодож байна. За 26 онд бол бид нар түрүүний ярьсан зээлийн сегментийн бодлого бол тэр чиглэл рүү явна. За ашигт ажиллагаагаа бид нар бол өнгөрсөн оны энэ одоо 2025 оны үеэс уулгахгүй ажлыг зорж байна. За зөрөөд бид нар одоо энэ хөрөнгө оруулагчдад хувьцаа эзэмшигчтэй мэдээлэл өгөх энэ ажиллагаагаа илүү эрчимжүүлэе гэдэг юм, сайжруулъя гэдэг юм зорилготой байна. За мөн одоо олон нийтийн харилцагчдын санхүүгийн боловсролыг дэвшлүүлэх, мэдээллийг зөвөр өгөх, за мөн санхүүгийн мэдлэгтэй, санхүүгийн одоо дархлаатай болгох энэ чиглэл рүү бас ажлууд хийхээр төлөвлөж ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор яг өнгөрсөн earnings call-ууд дээр бас дурдж байсан. За өнгөрсөн жилийн earnings call дээр та бас өөрөө дурдж байсан. Ерөнхийдөө Голлон банкны давхар листинг буюу давхар бүртгэл дуал листингийн тай холбоотой юу судлаад эхэлсэн байгаа. За тэгэхээр 2025 оны хувьд ерөнхийдөө энэ ажлуудтай холбоотой хувьд одоо процессын хувьд ямар одоо явцтай байгаа вэ? За 2026 онд ер нь энэтэй холбоотой ямар ажлууд хийх вэ гэсэн асуулт байна. Тэгээ бид нар нэлээд одоо наривчсан төлөвлөгөө гаргацсан ажиллаж байгаа. За бид нар ягаад энэ одоо самурай бонд гаргаад за энэ олон улсуудаар яваад road show хийгээд та хэдтэй хамтарсан юм үйл ажиллагаа хийгээд байна гэдэг маань өөрөө бас энэ хөрөнгө оруулагчдын дунд Монгол улс банкны сектор Голланд банкаа таниулах нэг томоохон
харах хэмжээ явж байгаа. За мөн одоо өдийгээр одоо swap-ийн cost өндөр түрүү би ярьсан манай одоо бондын өгөөж одоо буураад үн өсөөд ийм эрэлт өндөр байгаад байгаа. За өнөөдөр жишээ нь одоо олон улсын хөрөнгийн биржүүдээс за бондын хөрөнгө оруулагчдаас Голланд банк бол нэг 400 гаруй ам сая $, одоо коммитмент та нар ирээ бонд гаргуул авнаа гэдэг юм коммитмент хүртэл ирсэн байгаа. Тэгэхээр swap-ing cost өндөр байгаа боловч бид нар энийг хийгээд байна гэдэг маань дуал листингдээ бэлдэж байгаа бас нэг арга хэмжээ. За мөн одоо бид нар энэ онд үргэлжлүүлэн нэлээд нарийн төлөвлөгөө гаргацсан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол Голланд банкны хувьд бол дуал листинг рүүгээ чиглэсэн нэлээд одоо ажилтай жил болох болов уу гэж бодож байна. Болох уу бодож чинь чугаа ажилтай жил болно. Тэгээ бид нар одоо ажиллаа хийгээд эхлээд явж байгаа. За энэ давхарцсан 2 удаа орж ирсэн асуулт байна. За ер нь одоо нөгөө нэг тад 24 оны 24 онд ерөнхийдөө дурдлаа 400 сая $, олон улсын зах зээлээс бонд дэлбэрээ татан төлрөөсөн. Тэгэхээр энэ бондын хугацаа маань одоо эх жилд ерөнхийдөө дуусахаар байгаа. Тэгэхээр энэний нөгөө нэг дахин санхүүжүүлэх liability management гэж ярьдаг одоо өрийн менежменттэй холбоотой ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ? Энэтэй холбоотой ямар ажлууд хийх вэ гэж ерөнхийдөө бас оролцож байгаа гадаад оролцогчдод бас асуусан байна. Яг tender offer, exchange offer гэдэг боломж байгаа. Эсвэл үнэхээр одоо хугацаагаа maturity-д нь тулгаад төлөөд хаах боломж байгаа. За бүх боломж манай дээр нээлттэй байгаа. Би ягаад одоо ийм ихтэй яриад байна гэхээр одоо олон улсын зах зээл дээр бол өгөөж нэр хүнд болон эрэлт өндөр байгаа дээ. За бид нар одоо юун дээр жоохон бодоод байгаа гэхээр энэ бид нар олон улсаар доллар авчирдаг. За тэгээд төгрөг болох шаардлагатай тий. Тэгэхээр нөгөө swap хийдэг. Тэгээд swap-ing cost маань бол маш өндөр байгаад байгаа. Одоо бид нар маш амжилттай ажиллаад өгөөжөө буулгаад идэг. Зөрүүлээд swap-ing cost өсөд байгаа болохоор бид нар одоо энийг хүлээгээд хараад байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бидэрт одоо бүх боломжууд нээлттэй байгаа даа. Гэхдээ бид нар их усрынхаа зардлыг бас бодож ажиллах хэрэгтэй тий. Тийм учраас өнөөдрийн байдлаар бид нар төлөвлөгөөгөө гаргацсан тэгээд ажиглах гэдэг ийм байдалтай байна. За ямар ч үсэн одоо бид нар түрүүний ярьсан 3 боломж гуруулаа байгаа. Тэгээд аль аль нь боломжтой байна. За баярлалаа. Энэ дээр яг тодруулаад асууж, ер нь одоо таны төсөөлж байгаагаар ер нь энэ жилдээ swap-ийн зардал буурах болов. Тэгээд ер нь одоо юу гэдэг юм буурахгүй байгаа суур шалтгаан та ер нь яг оролцож байгаа оролцогчдын бас нийлдэдтэй нөгөө нэг лайваар явж байгаа болохоор бас ойлгуулад тайлбарлаад хэлвэл. Яг гоо тэгээ явж суур шалтгаан нь инфляц л болчиход байгаа юм л да. Тэгээд за инфляцийн суур шалтгаан түрүүний ярьсан төсвийн болоод бусад тэлэлтүүд. Тэгээ манай эдийн засаг чи өөрөө юм импорт based эдийн засагтай одоо инфляц болчиход байгаа. Тэгээд нөгөө талаасаа одоо бид нар одоо $100 авчираад Монгол банктай нөгөө ханшаа төгжээд swap хийдэг. За тэгээд swap-ийнх нь ханшаа төгжиж байгаа болохоор ямар нэгэн байдлаар одоо валютын ханш дэшээ доошоо болохоор Монгол банкны маань баланс дээр бас алдагдал бүртгэгдээд идэг. За тэрийг одоо ингээд алдагдaltaй ажиллаад ингээд одоо улс төрчид маш өмжлээд байдаг. Тэгээд за үнэхээр одоо swap хийхгүй байх нэхэр бид нар доллараар зээл гаргах боломжгүй байгаад байдаг. За ингээд нэг ийм юм бол орчоод байгаа. Тэгээд одоо бол энэ swap-ийн зардал бол энэ Fed-ийн хүү болон одоо бодлогын хүүгийн зөрүүгээр тодорхойлогдож байгаа. За тэгээ ингээд манай бодлогын хүү маань 12 дээрээ байгаад за нөгөө талд ингээд Америкийн нэгдсэн улсын төв банкны хүүгийн буураад ахаар ингээд зөрүү нь бүр улам нэмэгдээд идэг нэг ийм зүйл рүү орчоод байгаа. Тэгээ яг уу залангуяа одоо ногоон доктортой их усрууд дээрээ бол одоо манай Монгол банкны машин удирдлагууд бол swap-ийн костн дээр бол хөнгөлт үзүүлэх болов уу гэж найдаж байгаа. Тэгэхээр тэр хүсэлтүүдээ ч бас тавьсан одоо тавинаа гэж бодож байгаа. За ойлголоо баярлалаа. За дараагийн асуултыг би өөрөө
сонирхоод асуучих гэж бодож байна. Яг одоо угсаа банкнуудын хувьд их ус үр татах. За тэгээ swap-ын зардал өндөртэй одоо холбоотойгоор яг одоо юу гэдэг нь татж байгаа тэг их ус үрээд тэл нь одоо хүссэн хэмжээгээр бол нэмэгдүүлэхгүй байх шиг байна. За тэнгүүд за гол банкны хувьд өнгөрсөн жил нэг онцлог дийл нь бол самурай бонд босгосон. Самурай бонд их ус үр татан төлрөөсөн. Тэгэхээр энэ маркет руу одоо ахаад тап хийх те их ус үр татах ер нь боломжууд хэр байсан бэ? За тэгээд ер нь бусад одоо юу гэдэг нь те ганцхан одоо банк бус одоо банкны салбарын гэхгүй санхүүгийн салбарын гэхгүй одоо бусад одоо бизнесийн салбарын маань бас яг энэ Японы зах зээлээс ерөнхийдөө их ус үр татан төлөвлөлөх дээр ер нь таны хувьд одоо суралцсан сургамж те боломж хэр байна гэж харсан бэ? Тэр талаар та Тэгээ боломж бол байгаа. За бид нар бол одоо 49 одоо инвестортэй уулзсан. За инвестор гэдэг нь одоо Япон улсын томоохон одоо банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын санхүүгчтэй уулзсан. За 3 цагийн уулзалт болсон нэг уулзалт жишээ. Тэгээ тэрний 2 цагт нь бид нар Монгол улсынхаа санхүүгийн системийг ярьж ойлгуулж явдаг. За тэгээд нэг 40-45 минутанд банкаа ярьдаг. Тэгээ яг ерөнхий уулзалтуудыг явахаар бүх инвесторууд маань бол Монгол улсын талаар юу н ойлголтгүй байсан, мэдэхгүй байсан. За тэгээд бид нар бүх бэлдээ хийгээд авахд бол одоо 47 инвесторээс бараг 45 захиалга өгсөн байгаа. Бид нар 30-ыг сонгож аваад ингээд дийлээ хаасан. За энүүгээр би яагаад боломжтой гэж хэлэх гээд байна. Тэгэхээр бид нар эхний шатыг бол тавьсан. Тэр томоохон 30 инвестор одоо голомт банк руу одоо мөнгө өгсөн, биднээсээ хараад өдөр тутам мэдээлэл аваад явж байгаа. Бид нар инвестор релейшнийг хүрээнд бол Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, банк санхүүгийн секторынхаа мэдээллүүдийг бол маш сайхан новчтойгоор өгөө явж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр тэр томоохон 47 инвестор бол одоо дараагийн банкуд байгууллагууд очиход бол за голомт биш Монгол улсын банк санхүүгийн сектор нэлээд мэдээлэлтэй болцсон болохоор одоо ядаж одоо шатын хэд хэдэн шатаар хөнгөлсөн болов уу гэж бодож байна. Тэгээд боломжтой гэж одоо товчхон хариулахад бол боломжтой, бүрэн боломж байна. За баярлалаа. За дараагийн асуулт болохоор ерөнхийдөө яг энэ хувьцаатай холбоотой. За энэ угаасаа хуулийнхаа хугацаанд удахгүй ногдол ашиггаа зарлах хэрэгтэй байгаа гол банкны хувьд. Тэгэхээр за эхний асуулт нь болохоор ерөнхийдөө манай Монголын хөрөнгөний биржийн хувьцаануудын хөрөх чадвар за арилжааны идэх буурж байна. Тэгэхээр хувьцааны одоо юу гэдэг нь яг за хувьцааны гэхээс илүүтэйгээр яг гол банкны ер нь хувьцааны хөрөх чадварыг нэмэгдүүлэхээр одоо гол банкны хувьд төлөвлөсөн ажлууд байгаа юу? Ер нь одоо юу гэдэг өмнө барьжсэн стратегиудээсээ ч юм уу өөрчлөгдөх зүйл байгаа юу? Тэгээд өнгөрсөн жил та бас өөрөө дурдж ийсэн. Тэгэхээр ногдол ашигын хувьд ерөнхийдөө гараас хамаарч иж тусдаа харьцаанаас хамаарч иж ерөнхийдөө ногдол ашигынхаа одоо хэмжээг тодорхойлж хуваарлна гэдэг бодлоготой байгаа гэж хэлсэн. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд ерөнхийдөө кара тайдын хувьд Монгол банкнаас ингээд зохистой харьцааны шалгууруудыг бас резервд нэмэгдүүлсэн байгаа тохиолдол ер нь хэд дээр хадгалахаар зорж байгаа вэ? Зорилттой төвшин. Тэгээ ер нь ногдол ашигын талаар ер нь хүлээлттэй олон нийтэд өгөхөд талаар хариулъя. Яг ногдол ашигын талаар ч одоо хамаагүй хүлээлт үүсгэж болохгүй тий. Тэгэхээр бид нар IR календар дээр удахгүй одоо ногдол ашигынхаа үр дүн хизээ зарлах уу гэдгийг тавьсан байгаа. Тэгээ тэр хэмжээнд зарлана гэж бодож байна. Зүгээр яг түрүүний ярьсан тэр кар гэхээсээ илүү тий бид нар ирээдүйнхээ өсөлтийг хадгалсан л шийдвэр гаргана гэж одоо өнгөрсөн жил жилжсэн тэрний өмнөх жилч одоо биелжсэн тэр бодлогоор байгаа. За бид нар одоо магадгүй одоо бас ингээд өнгөц харахад бол бид нар ногдол ашиг одоо ногдол ашигын ratio бага юм шиг харагддаг. Өнгөрсөн жил бол тийм юм аягүй яваадсан. За тэгээ уулзаад бид нар хөрөнгө оруулагчтай тайлбарлаад энэ мөнгө чи ийшээ орж байгаа ингэж байгаа ирээдүйн өсөлтөн дээр ингэж орж байгаа гэж тайлбарлахаа бас ойлгосон. Тэгээд товчхон хэлэхэд бол бид нар IR дээр календар дээр заасан өдрийн дагуу ногдол ашигаа зарлана. Мэдээж одоо ирээдүйн өсөлтийг бодолцсон юм шийдвэр гаргана гэж хэлмээр байна. За өөр юу асуулаа? Нэг асуулт марцчих чинь чи цуг асуусан энэтэй холбоотой.
Нэг хугацааны хөрөх чадвар ерөнхийдөө яг тийм Монголын өргөнгийн бирж дээр байгаа. Тэгээ хөрөх чадвар бол одоо тааруу байна, маш хангалтгүй байна. Тэгээд ялангуяа хувьцааны үнэн дээр бол одоо хувьцаат компани болгон л өөр өөрийн стратеги барьж ажиллаж байх шиг байна. За Голланд банкны хувьд бол бид нар энэ олон улсын сонгогдох зарчмуудын хамгийн ихнийх нь буюу энэ инвестор релейшны үйл ажиллагаагаа сайжруулж, бизнесээ тэлж, ашигт ажиллагаагаа сайжруулах замаар энэ маань өөрөө ингээд хувьцааны үнд нөлөөлнө гэдэг стратеги бол барьж ажилласан. Тэгээд яг нь үнэхээр одоо өргөх чадвар муутай. За нэгт одоо бас нэг хөрөнгийн зах зээлийн ойлголтыг бас нэмэгдүүлэх шаардлагатай холбоотой бас төдийлөн бас биднээс өссөн хэмжээнд бол хурж ажиллахгүй байгаа тийм. Тэгэхээр хувьцааны хашмын төдийлөн одоо хөрөхгүй байгаа тийм. За нөгөө талаасаа нөгөө арилжааны дөх хөрөх чадвар сул болохоор маш одоо бага хэмжээтэй гүйлгээ явагддаг, бага дүнтэй үнээр явагддаг. За тэр нь нөгөө нэг хөрөнгийн биржийн сайтн дээр зарлагдахаар ингээд бусад хүмүүс маань сандардаг ийм одоо зүй тогтмол яваад байна. Тэгээд 2026 онд бол бид нар нэг шүү илүү одоо цог зарах хэмжээ авахар төлөвлөж байна. Тэгээд бас хамаагүй юм бид нар хувьцаат компанийн хувьд бол ярьж болохгүй, зүү зөксгүй байдлаар одоо хүлээлт үүсгэж болохгүй болохоор одоо хамаагүй юм бас ярьж болохгүй байгаа даа. Тэг ямар ч гэсэн бид нар одоо тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байсан. Одоо би одоо тэгээ гүйцэтгэх удирдлагын хувьд бол маш транспарент байна. Үргэлжлүүлж инвестор релейшнийхаа үйл ажиллагааг сайжруулна. Одоо тайлагналынхаа стандартуудыг сайжруулна, ойрхон хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигчтэй уулзаж ажиллана гэдгийг л одоо нийтэд энэ удаа хэлэх боломжтой байна. Тэгээд өшөө хамаагүй юм ярьж намхай минь болохгүй. За баярлалаа. За ингээд энэ хүрээд ерөнхийдөө манай шинжээчдээс ирсэн асуулт маань ингээд дуусч байна. Тэгэхээр лайв дээр бас хараахан нэмэлт асуулт ирээг байх шиг байна. Тэгэхээр энэ үрээд earnings call-а дуусгая гэж бодож байна. Тэгээд дуусгахаасаа өмнө за яг та хувьцаа эзэмшигч болсон. За тэгээд энэ earnings call-д оролцож байгаа мэргэжлийн шинжээчд лайваар үзэж байгаа бас үзэгч нартай зориулаад ерөнхийдөө 2006 онд тэг гол банктай холбоотой ер нь хамгийн гол хүрхмээр байгаа тий гол нэг мессежээ та хандаад хэлвэл. Тий бид нар өнгөрсөн хугацаанд барьж байгаа стратеги бол үргэлжлүүлж барьж ажиллана. За ялангуяа одоо хувьцаа эзэмшигчдийнхээ үн цэнийг нэмэгдүүлэх, одоо жижиг хувьцаа эзэмшигчд рүү анхаарах. За мөн одоо ялгаагүй одоо ажлуудаа бол үргэлжлүүлж явуулна гэж бодож байна. Тэгээд бидэд одоо засаглалынхаа үйл ажиллагааг сайжруулахад бол юм маш их анхаарч хүчин чармаалт гаргаж ажилладаг. За энэ хүрээнд хүртэл бид нар одоо улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй болох гэж зорж ажиллаж байна. За энэ ажлууд бол маш өнөөдрийн байдлаар амжилттай явж байгаа. За мөн одоо энэ би түрүүний дээр Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй Америкийн нэгдсэн улсын стандартаар энэ олон улсад гаргаж байгаа энэ бондыг маань маш олон том байгууллагууд хөрөнгө оруулагч нар авцсан явж байна. Энэ хэд маань одоо байнгын одоо хяналт шалгалт коллууд хийж идэг. За мөн түрүүний ярьдаг улирал тутам бид нар жижиг хувьцаа эзэмшигчдэг хамтарч ажиллаж байгаа. За энэ чиглэлээ бол үргэлжлүүлээд ажиллана гэж бодож байна. Тэгээд мөн одоо 2026 онд жижиг дунд бизнес эрхлэгчтэй дэмжих чиглэлд бол онцгой анхаарч ажиллана. За хэвлэлийн зээл мэдээж одоо хэрэг дард хэрэгтэй хэвлэлийн зээлээ хөгжлүүлэн болгож ажиллана. Зүгээр 23, 24 оных шиг тийм том өсөлт биш ч гэсэн бид нар ямар нэгэн байдлаар хэвлэлийн зээлүүдээ хэвийн байдлаар болгоод зохистой байдлаар болгоод явна гэж бодож байна. Тэгээд за тэгээд багсахаа би бас нэг юмыг талд ташрамд хэлчихэд нөгөө нэг энэ тэтгэврийн зээлийн асуудлууд бас нэлээд хүчтэй яригадаад бас одоо манай ахмад наснууд зээлдэгч нарс өсөлтүүд нэлээд ирж байгаа. Тэгээд бидэж одоо зээлийн хэмжээ өсөх хэрэгтэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ одоо Голланд банк бид нар бол 1.3 гэдэг байдлаар хамгийн бага хүүгээ тогтооцсон. За тэгээд төлбөр орлогын харьцаагаа ч гэсэн маш зохистойгоор буюу юм зээлдэгчтэй бодсон байдлаар тогтоож ажиллаж байгаа шүү. Тэгээд та бүхэн маань бас энийг нэлээд нухацтай бодож өөрсдийнхөө орто хугацаа дунд хугацааны санхүүгийн төлөвлөлтөө бас зөвөр бодож харах юм бол бид нар маш бага хүүгээр буюу одоо хамгийн бага хүүгээ тогтоогоод тэгээд төлбөр орлогын харьцааг 50% тогтооцсон буюу одоо нийт манай тэтгэврийн
дундаж сэтгүүр 970 орчим мянга байсан. Тэгээд талаар нь зээлээ төлөөд одоо талаар нь хэрэглээндээ зориулаад илүү дүүгийн дарамт орохгүйгээр амьдраа гэдэг байдлаар авцсан байгаа шүү. Тэгэхээр манай ахын таснууд бас энийг ойлгож бидтэйгээ ойлгож ажиллаарай гэж хүсмээр байна. За тэгээд 2026 онд тэгээд ямар ч гэсэн банкны ирээдүй биднээсээ төлөвлөсөн ажлууд бол маш амжилттай явахаар байгаа. Банкны санхүүгийн үзүүлэлтүүд бол маш амжилттай байгаа. Гадаад дотоодын олон улсын хөрөнгө оруулагч нар дотоодын бас харилцагч маань маш happy байгаа. Happy байхын төлөө ажиллана. За тэгээд голомт банктай үргэлж тэгтгэж хамт байдаг харилцагчтай хөрөнгө оруулагчтай. За мөн одоо 2800 гаруй ажилтнуудаа бас одоо ингээд энэ хүү боломжийг бол олдсон дээр бас баярлалаа гэж хэлмээр байхад байна. Тэгээд за одоо дараагийн уулзалтууд одоо хувьцаа эзэмшигчдийн хурал дараагийн одоо earnings call-уудаар уулзцаая. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа оролцсон бүх оролцогчд болон лайваар үзсэн үзэгчд болон бидний урилгыг хүлээж авч идэвхтэй оролцож байгаа гол компани хамт олон болно. Автомата цахилтаа баярлалаа. За баяртай. За баяртай. Баярлалаа.